өвчин маань халдварт өвчин судлалын мэдээлэл үеийн эмч Болис хаан үлдсэн. Наад өглөөний мэдээлэл сайхан амарсан уу? Сайхан амарсан таа бүхний. Чи хайх баярлалаа. За юу түрүүнд шүснийхээ бүрдтэйг бас бид нар ойлгоод авсан зүйтэй байх. Шүс яг юунаас бүрддэг юм бол ямар үүрэгтэй юм бол. За тэгэхээр шүс гэдэг бол хүний хэвийн мэд гарч байдаг шүсний булчирханаас гардаг шүүрэл хоол боловсруулахад оролцдог хүчин. Тийм шүүрэл шүсний ихэнх хувийг бол ус эзэлдэг 99.5%. Үлдсний ус электролит дээрээс нь ферментүүд хоол татдаг мөн бактерийн эсрэг бодисууд мөн эрс элементүүд 0.5 дотор саяны олон зүйл нөхөн шүү дээ. Яг энэ шүлсний одоо шүүрлийн бочирханаас ялгарч ийн гэдэг нь тэр нь одоо ам дотороос ялгарч байгаа юм уу? Хотоодноос ялгардаг юм уу? Хагас нь яг гараад байгаа. Сүүл дээр байгаа юм уу? Тэгэхээр хаяа автор өвчнийг бүгдээрээ мэддэг тийм ээ. Ингээд хавддаг. Тэр бол чих орчмын шүсний булчирхай. Чих орчмын хамгийн том шүсний булчирхай гэсэн үг. Түүнээс гадна одоо хилэнд орох, эрүүнд орох гэж ахаад нэг одоо 3 хосны 6 булчирхай байна гэсэн үг л дээ. Тэр бүгдээрээ амны хүн дээр шүсний ялгаруулдаг. Гадаас шүүрлийн булчирхай гэж ярьдаг. Тэгэхээр амны хөндөд дотор ялгарч байгаа нь шүү дээ. Тэгээд залгагдаад хотод руу. Тийм хотод руу гардаг гэсэн. Ялгар нь гэхээр одоо амны хөндөд дотор байгаа нарийн одоо үүдний арсны зүгээр гарч ирнэ гэсэн үг. Шил одоо хилэнд ор ингэж өндийч харах юм бол ийм жоохон товроонууд харагддаг. Тэр бол нөхөлтэй. Дээрээс нь одоо энэ дээдлийн ах дарааны хажуу гарах юм бол бас нэг ийм юу байгаа. Тэр бол амсрын тэгээд энэгээр гуустаа өөрөө тэр амсрын гэж юм байгаа юм. Нэг гоё амттай өсгөний явж байгаа хоол харах. Тэгэхээр тэгж болсон. Таны хувьд яг одоо энэ чиглэлээр хизээнээс судалж ирлээ. Яагаад заавал одоо энэ чиглэлийг сонгосон юм бэ? Ер нь бол намар хотод ирэхдээ би баян үлгэх. Тэрээс наашаа ирэхдээ баян зурцахын тэр аав явсан чинь жоохон салхитай байсан. Оюутан байсан уу? Яг хөдөөний ажиллаж байгаа шийдсэн. Тэр үед бол гудамжаар явж хахад нэг хүн шүлсэн хайсан. Тэр хүн эмгтэй хүн байсан. Тэгэхээр салхисроод натар шүлсэн авахгүй. Тэр одоо ийм тохиолдол олон хүн тохиолдсон байх ч юм. Тэр бас тэр энд санаа авсан байхгүй. Маш сөрөг мэдрэмж төрсөн. Тэгэхээр олон хүнд сөрөг мэдрэмж төрдөг баг. Тэгээд гудамжаар явж хараад хаасаа олон нийтийн газар шүлсээ хүмүүсийг хайж байна тийм ээ. Тэгээд тэдний хүмүүс зөв ойлголт авах хэрэгтэй. Энэ талаар бас олон мэдээлэл ойлголттой байх хэрэгтэй гэсэн үг. За, тамхи татдаг энэ төр улсууд тэгээд болсон зогсож байгаа залуучуудаас яг сайн нэг тамхи татдаг гэдгийг бүр ургуулад асууж. Тамхи татдаг хүмүүс бүр илүү шүлсэн юм санагдав. Тий, яг тэр одоо тамхи гэдэг бол ерөөсө хартаа нэгдүүдийг агуулдаг 4000 хартаа байсан. Тэрний 200 хартаа үүсгэж байгаа тийм ээ. Дээрээс нь энэ хартаа байдлууд амны сасцыг амар ингэж орж байгаа чинь сасцыг сочирж байгаа нэг. Дээрээс нь тамхины одоо никотиныг бүгдээрээ мэддэг тийм ээ. Тэр бол шүсний ялгалтыг ихсгдэг. Мэдрэлт нөлөөлдөг гэсэн үг дээ. Одоо үүний ургал мэдрэлийн систем нөлөөлөд шүсний ялгалтыг ихсгдэг. Дээрээс нь цочроо дээрээс нь одоо оргож агаад ингээд сорж байгаа юм чинь амны хүний бохор аваа санагдаад хүмүүс шүсээ хаямхаа. Одоо хэд залуучууд ингээд гудамжаарыг зогсож байгаа бүгдээ шүс хайж байгаа шүү дээ. Ортоор дүүрэн одоо энэ ингээд тэндүү шүсээ хайж одоо ингээд манайхан хайцсан байна л да. Энэ бүхэн чинь эрүүл ахуйн үүднээс та өөрөө халдварт өвчин судлалын хүн тийм ээ. Тэгэхээр ямар өвчлөлийг халдваруудыг шүс бол хими нэмэг хүнд өөрт нь хэрэгтэй. Зөвхөн хоол боловсруулах цаана яг бас зөндөө үүрэг байгаа. Жишээлбэл одоо залуучууд мэдэх хэрэгтэй байхаа хүнийг залуучуудаг даавар агуулдаг. Тэгээ арсны нөхөн төлжилтийг сайжруулдаг. Хоол сайхны бүтээсэн гэж болох юм биш үү? Аа тэрийг бол судалж байгаа. Одоо хэлсэн юм байна тийм ээ. Тийм өвтөрж байгаа. Дээрээс нь бас нямгийн эсэргүүцэлтэй гэж байгаа. Дээрээс нь одоо шүд суурлаас хамгаалдаг гэж байгаа. Тийм өрдөлтэй. Мундаг олон байна. Шүсээ хаямхаа эсвэл амнаас нь шүс их гож төгтөд байдаг таа. Тэр эсрэг одоо гож төө шүсээ хайдуу хүмүүстэй харьцуулахад шүдний цоорготын эрчим гэж ярина. Тэр нь арай жоохон өндөр байсан. Тийм судалгаа байна. Саяны асуултанд өргөжлөе. Тэгэхээр шүс гэдэг бол бас хүнд зайлшгүй хэрэгтэй байна тийм ээ. Тэргээ битгий хай гэсэн үг тийм ээ. Өөртөө хатгал өөрийнхөө имийг өөртөө шингээ. Дээрээс нь одоо бүх хүнийг бид эрүүлж чадахгүй шүү дээ тийм ээ. Өчигдөр та эрүүл байлаа гэхэд өнөөр хаалт авсан юм билүү.
Яаж мэдвэр тийм ээ. Дээрээс нь одоо халдвар төвчин олон байна. Арах халдвар төвчин бүрж их байна тийм ээ. Дээрээс нь одоо нэг хөдөн сэрүүн үйлрэлд бол томоос төрөвчин тийм ээ. Олон төрлийн вирусууд байна. Жишээл аденовирус, респиратор синцитиал вирус, томоогийн бүх вирусууд, томоо төс төвчнүүд тийм ээ. Тэр салхинзын цаг хаагаар бүгдээрээ шүлсээр хадах боломжтой. Дээрээс нь одоо хамгийн аюултай нь одоо нийгмийн халдвар төвчин гэж байгаа сүрий бас нэр халдах боломжтой. Одоо манайх нь бол одоо нэг нийт сүрийтэй одоо нийгмийн сүрийтэй байгаа хүчтэй хүмүүсийн 3/1-ийг уншиж чадчихна гэж үзэж байна. 3/2 нь явж байгаа байхгүй юу? Тэгээ шинж тэмдэг нь арай бүдэгч юм уу тийм ээ? Хоёрт нь гайгүй мэддэхгүй бай тийм ээ? Гэтэ өвчтэй байна шүлсмээр одоо царээр хамт хайж яваад иж болно шүү дээ тийм ээ? Дээрээс нь одоо респиратор синцитиал вирус хамгийн халддаг гэж үздэг. Тэр бол шүсний булчирхай доктор үүсдэг вирус аахгүй юу? Тэр бол халдвартай байх ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд ургийн гаж хөвшүүлэх боломжтой ийм халдвартай вирус байна. Энийг бас олон хүн мэдэх хэрэгтэй байна. Тэс нь толгон асуудал юм. Ингээ ярихаар харин шүл сайхан гай болчих юм биш үү? Яг одоо ингээд дахин яриад ойлгуулад байх хэрэгтэй. Одоо бид бол энэ өвлийн цагт одоо залуучууд маань ер нь гадуур гудамжинд явах хамаагүй шүл сайдаад. Тэр чинь хавар болоод дулаараад ирэхээр ямар нэгэн байдлаар уушаад яг одоо хүйдэн цаг үеэрд шүлсэн олон удаан хугацаагаар хадгалах боломжтой вирус байна. Жишээ аденовирус гэж чадвартай гэж байгаа. Бүгдээрээ ч гэсэн зарим одоо хэв шинжүүдэн вирус юм. Эсвэл яг удаан вирус гэж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр ангаах нь одоогоор нээж чадаагүй амжаагүй тийм вирусууд байж болох юм шүү. Тэгэхээр бас бидний ингээд хаяад уурчаал гатаад алга болчих юм чинь тэр бол одоо ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж бодсон шүү дээ. Гадаа хөлтөөжүүлсэн яадгийг гэж хүн юм биш үү? Хайж байгаа явцад бол чивэл ханиахад 2-3 м гэж байгаа тийм. Одоо хүн би хол шүлсээ хаяна гэж бас урд тохиолдол байгаа шүү дээ. Ялангуяа хүүхдүүдийн бол тийм ээ. Тэр хүүхч бас янз бүрийн халдвар авч болно. Тэр одоо хол хайж байгаас нь одоо хичнээн тав байх хол зайд одоо шүлсний одоо агарын бөмбөлөөр цацагдж байгаа бол тийм ээ. Тийм зургууд одоо интернетээр дуран байдаг. Тусгай камерын ачаар тэгээ бараан орчинд хардаг хичнээн хол хаягдж байгаа. Тэрийг бас харж болно. Яамаа. Энэ шүлс зарим тохиолдолд нэг тийм эвгүй үнэр энэ төр ордог баг. Тий, ер нь энэ бол өвчлөлттэй байна гэсэн үг. Хэвийгэд бол хүний ам үнэлдэг гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бас таны амны хөндийн эрүүл мэнд нэглэвшээ гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бас зөвхөн шүлстэй холбоотой гэж болохгүй. Дээрээс нь бол амны хөндийг том аппарат. Том голон эрхтнүү шүд байна, хил байна, буйл, цайлгуур, хилнийгөө зөндөө юм олж байгаа ч бас аль нэг нь хүчтэй байж болох үүсэхгүй гэсэн үг. Дээрээс нь энэ бүхэн тохирч чадж байгаа шүлс юм чинь бүгдийн одоо нянгуудын дагуулж гэсэн. 1 мл шүлсэнд 10 саяас баггүй нянга болгох гэж үздэг. 1 мл. Тэгэхээр хүүхдийг дундаж тооцох юм бол 1.5 яг насан туршдаг бол 2 литр хүртэл шүлс ялгарна гэж үзэж байгаа. Яг янз бүрийн өвчин байлаас болоод ихсэж багч болно. Ханаа том ихтэй манах шиг улс оронд хүдний улиралд одоо үнэхээр ингээл ханиалгал гадуур явж ирсэн ингээд цэрэг гараад ирлээ гэж бодчих. Тийм үү яа. Ямар нэг мэдрэл хогийн савндаа очиж одоо хай хуу амдаа. Тий одоо тэр бас жоохон тэрийг яа тийм үү яавал дээр уутаваад хэвэн үед бол таваад явах юм. цэрэг гарах гэсэн. Тэгээ одоо амьсгалын доод зам гимтэд тэний сансны шүүглүүд нь ихсээд одоо таны өрөвслийн юм явж байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэрийг бас хэвэн биш учраас эмчэд хандах хэрэгтэй. Дээрээс нь би одоо зүгээр гайж аваад явж байгаа тэгээд арилчих байх гэж бодож болохгүй гэсэн үг шүү дээ тийм ээ. Нэг хэвэн биш юм чинь тэрийг эмчэд хандах хэрэгтэй байхгүй юу? Тэр нэгд ялгарх юм чинь эмчилгээ авах хэрэгтэй гэсэн үг. Бусад хүний төлөө өөрийгөө эмчилгээ хийх юм байна тийм үү? Бусад хүн гэдгийг хавь дээрээс нь наад өвчин ч бас гэр бүлийнхэнтэй хандаж байгаа ч юм билүү, гаргагч байгаа ч юм билүү, тэрийг мэдэхгүй тийм үү? Ер нь бол бид яах вэ? Баян шүдээ угаагаа дамаагаа байх хэрэгтэй юу? Мэдээж шүлсээ хаяхгүй байх нь бол тодорхой юм. Шүлсээ битгий хаяач. Нөгөө талд бид одоо бас юу анхаарах хэрэгтэй өдөртмийн амьдрал дээр. Тий. Өдөр тутам саяны одоо мэдж авсан зүйлээ олон хүнд хэлж өгөх хэрэгтэй. Тэр жижиг одоо энэ чинь мэдлэг болно. Тэр жижиг эрүүл мэндийн боловсрол болно. Өөрөө мэдээд өөрөө л хүнд хэрэггүй болдог чинь одоо мэдлэг биш шүү дээ тийм ээ. Тийм утгаар гэсэн. Зарим улс орнуудад одоо өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд л Сингапур тий одоо шүлс хаяхыг бол одоо хуулиараа хоригдоод ямар нэгэн байдлаар төлбөр тооцоод
дээр улам нэмэгдүүлж байгаа одоо 8-аас $2,000 сонсчлээсэн юм байна. Дээрээс Англиос бас тэгдэг, Скандинавын орнууд ч бас тэгдэг тийм ээ. Баруун Европын зарим улс орнууд ч тэгдэг. Тэр бол ард түмэн тэрийг мэдж байгаа гэсэн үг. Олон сайн гэсэн үг тийм ээ. Эднэрийг бас бид арай нэвтрүүлнэ гэж үгүй тийм ээ. Гэхдээ бас энийг ойлгох бол хүмүүс хонцруулна гэж үгүй. За их баярлалаа. Өнөөдөр бидний урлагийг хүлээн авч хүрэлцээрсэн их баярлалаа. Бидний өдөр тутам байн тохиолддог одоо энэ шүлс гэдэг сонирхолтой судалдгийн байна. Энэ шүлс дээр анхаарасаа тийм. Ой гарах гэж боддог шүү дээ. За тамга тамаа хээгүү зам. Тэшний эсрэгээрээ жоохон олзрон нуутай байна гэдгийг харуулж байгаа шүү дээ. За их баярлалаа. Танайд амжилт хүсье. Тэгэхээр манай саяны одоо энэ зүйлийг та бүхэн хүлээн авч сонссон баха өөрсдөө өөрийнхөө эрүүл мэндийг хайрлах их хэрэгтэй зүйл байт юм байна шүлс маань. За ингээд та бүхэн харин одоо богино хугацааны савсурлагыг хүлээн авч үзэх болон түүний дараа манай өнөө өглөө мэдээллийн хөтөлбөр та бүхэнд хүрнэ.